Тэрийг ойлгохгүй байж тэгж аашиж болдгоо. Чи наад өгөө тэр дэлгэртэй хэл. Чамайг шүүдэр шиг дагаад байд юм баг. Энэ хүн одоо юу энэ кинонд юу туулах уу гэдгийг энэ экспозишн буюу нээлтний Айгатраас миний эхний толгойг гайх. Сэрэлт бол яг үндэ Монголын одоо кино урлагийн түүхэнд бол яг сэрэлтээсэн. социал медиа реакшн нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар бид Монголын хүүхд залуучуудад зориулсан киноны хамгийн алдартай кино болох найруулагч Бигзийн Балжин нэмийн 1985 оны бүтээл Би чамд хайртай киноны тухай ярилцах болно. За энэ киног ер нь анх хизээ үзсэн бэ? Хамгийн анхандаасаа. За ингэсэн 1985 онд би 3 дахь анги төгссөн байсан байна. Тэгээ 3 дахь анги төгсөөд 8 сарын үед баха. Манай ингээм Батцуг гэж хүүхд манайх руу утсаар яриад. Тэгээ орсны дээр надаа би ч юм тэртээ нам хүүхд байж ихт гарч ирсэн л та. Том ах эгч нарын тухай кино харагддаг байсан. Дараа нь үеийн тухай кино харагддаг байсан тийм. Дараа нь доод үеийнхний кино болж харагддаг байсан. Одоо хүүхдүүдийн кино юм. одоо хүүхдийн кино. Нас яваад идэг энэ кино байнга үзэгчдийн бас үздэг кинонуудын нэг ялтч хүмүүн тий. Баярмаагийн хувьд. За миний хувьд болохоор одоо 85 оны кино юм байна шүү дээ тий. Тэгээд намайг баг үүсч хөгжөхөөс баг нэг декадийн өмнөх одоо кино юм байна. Тэгээд жоохон байхад би ч одоо баг л кошонк дээрээ суудаг байсан үеийнхтэй тий. Ингээл баг хөлт мөлт дөнгөж ороод тэр нөгөө эн чин шинэ жил алганаар баг гардаг кино тий. Ингээл нөгөө шинэ жилийн кино шүү дээ тий. Ер нь хүмүүс тэгж ойлгодог. Одоо ч гэсэн ингээл шинэ жилээр сууж хахад энэ кино гарч л идэг тий. Сууг сольж хахад гарч л идэг. Тэгээ ер нь бол Би чамд хайртай киноны 2 дугаар анги нас гарсан. Тэрүүгээр нь одоо миний үеийн залуучууд тий надаас нааш үеийн залуучууд бүгдээрээ тэрүүгээр нь бас илүү сайн мэддэг байх гэж бодож байна. За тэгээд энэ киног бол Монголд юу мэдхгүй юм байхгүй. Монголын одоо бараг Титаник юм уу да тий. Монголын Титаник юм шүү дээ. Тэгээд үнэхээр яалтай байхгүй одоо домог болсон кино шүү дээ. Маш олон гоё жүжигчид тоглосон. За тэгээд одоо нөгөө хиллгүүд нэдэг штэ тий золбоо гэл нэрийг хэлээл үрлээ гэл нэрийг хэлээл тий юу одоо Баатар бол ер нь ийм хоёр одоо жин тэр одоо үеийн лунд ийм гагнаас хийж өгсөн байна тий бараг тэгж чи болохоор ингээд одоо Баатарыг нөгөө яриад дэшээ золбоо тийм үү тий золбоо ч бидний хувьд бол нөгөө онгоон дэр байдаг мэ золбоогоо ав гэдэг. Жишээ золбоо гэж яриад одоо хүн болсон тухайн яриад шүү. Тий. Бид нар ч одоо нөгөө Баатар бас одоо баярлах хэрэгтэй байна тий. Яг зөв 2 дугаар анги дээр нь яг золбоогийнхэн тухай гардаг штэ. Сар гарнаа золбоо гэдэг текст нь бидний хувьд бүр ингээд нөгөө хоногшоод үлдсэн тий. Гэх мэтчлэн ер нь бол маш гоё кино. Тэгээ үзэхэд ер нь одоо ингээд нэг сэтгэлд үзэх таалан сэтгэл догтлуулдаг, сэтгэлд хоногшуулсан тийм гоё уран бүтээл. Тэгээд бас Балжин ям найруулагчийн маш том бүтээлүүдийнх нь нэг. Тэгээд ийм гоё кинонд одоо реакшн хийх гэж байгаа маш их баяртай байна. Тэгээд дээрэс нь бас ийм ундаг хүмүүстэй цуг одоо нэг ширээн дээр бараг суудсан тий. Би одоо ядам сүрэнгийн баяраа ахыгаа тий уран бүтээлтэнд тоглож исэн. Одоо гимзэм гэдэг нэртэй гайхалтай жүжигийг өөрөө бичсэн тэр уран бүтээлтэнд тоглож исэн. За Балжины найруулагчийн тухай ярьцгаая. За тий. Тэр нэр хаа. Юу Бигзийн Балжины найруулагчийг болохоор би ингэж бодоод байгаа. Хүмүүс өөр бодолтой байж магадгүй. Би бол Монголын хамгийн сайн биш хамгийн Монгол киноны түүхэнд хамгийн том найруулагч гэж боддог байгаа. Миний хувьд тий. Тэгээд Балжины найруулагч одоо нодлон Балжины найруулагчийн намтраар одоо холын зэрэглэлийн дунд гээд дээхэн гарсан ном л доо. Дахиад охин одоо хүүхдүүд нь дахиад илүү чанартай бас жоохон баяжуулаад шүүмжээр баяжуулаад ингээд холын зэрэглэлийн дунд гэдэг ном гаргасан байлээ. Тэгээ энэ ном маш энэ дотор нэг 30 гаруй хүн хуудастай аягүй том дурсамж байгаа юм богинохоо. Тэгэхээр их нарийн өөрөө видео хүн учраас киноны хүн учраас аягүй нарийн чухал амьдралынхаа кадруудыг зурглаад бичсэн. Ийм дурсамж аахгүй. Тэгээ энэ дурсамжийн дотор аягүй сонин баримтууд бий болсон л доо. Тэгээ кино их юм тэрийг ярьж байгаа. Тэгэхээр их сонин хувь тавилантай. Юу гэхээр дижитийн жигжид найруулагч Балжин юмгаг ховдын чандамны хүн шүү дээ. Одоо нөгөө алдартай нөгөө хөөмичтэй. Тэр нутгийн хүн. Тэгээд Балжин юмгаг
7-8 настай байхад нэг удаа гэрийнхэн гадаа яж нэг зан үйлийн шинжтэй нэг баримтат кино хийсэн шүү байгаа. Тэгээд тэр баримтат киноны зургийг авч яхад нь яг эдний гэрийн гадаа авсан. Тэгээд эдний гэрийн гадаа авахт нь одоо Балжины найруулагч жаахан хүүхдүүд гүйж очиж тэрийг сонирхсан. Тэгээд сонирхоход нь одоо юу гэсэн гэхээр очоод тэг кино аппаратын сонирхоход жигж тугай хэлсэн байгаа. Балжины тандаад. Гоё эд байгаа үз кино зургийн аппарат гэдэг юм чи харж үзэх үү гэд дуран шиг нүхээр намайг харуулсансан. Тэгэхэд би дэлхийг дөрвөлжин байдаг юм байна гэж ойлгосон. Бөгөөд нөгөө сайхан ахыг жигжид гэдэг хүн гэж мэдсэн юм аа. Аав хонь гаргаж ээж тогоон нэрсээр тэр өдрийг өнгөрөөсөн бөгөөд би жигжид гуайг сүүдэр шиг дагсаар орой болгосон юмдаг. Энэ үеийг би үрд санах хэрэгтэй юм аа. Тэгээд энэ хүн айгуу тийм амьдралын мөч. Тийм байна. Тэгээд ерөөсөө л тэр хүн шиг хүн болъё гэж ертөнцийг нөгөө кадраар хадгалсан. Дөрвөлжин Өөрийнх нь нөгөө суур өөрийнх нь мэрэгжил бол юу штэ оператор хүн штэ байх юм гооч. Тэгээд энэ Балжингаа киноны одоо 3 дахь үеийн одоо буюу 1969 онд төгсөж ирсэн оператор түүнтэй хамт одоо нөгөө баримт хөвгөлтэй киноны мөрөн гуай домогт оператор Шарвдорж гуай тэг киноны одоо домогт зураач Гоошг хамт нэг үеийн хүмүүс юм байна. Гоошг гэж одоо 63 оны үе энэ сурч ирж байгаа байхгүй. Тэгээ энэ Балжингаа бас их сонин тийм ээдрээтэй амьдралыг туулсан. 51 онд одоо сургуульд сурах ирэхгүй болоод өөрийнхөө эцгээр дэрэм гэж хүний хүүхэд. Тэр хүний овгийг авах ирэхгүй болсон. Яагаад гэвэл тэр хүний эцэг нь Жаал амыг Монголд 3 удаа ирэхтэн дагалдаж өөрийнхөө ивэл дор байлгаж өсгөж өндөлгсөн том ноён байсан. Тэгээд Жаал амын одоо юу Монгол дахь холбоотон эсэргүүний хүүхэд гээд шууд сургуулиас нь хөөсөн. Аагийн дэх юм шүү. 51 онд хөөсөн. Тэгээд өөрийнхөө нөгөө кино механикч ахыхаа нэрээр оогуулж Гоёолтай аймагт суралцж хүний зэрэгт өгсөн. Тэгээд тийм учраас эцгийн нэрээр биш Бэгз гэдэг хүний нэрээр явдаг гэх мэт. Сонирхолтой юм баялаг тавилан туулсан хүн байна лээ. Тэгээд Балжингаа намтар бол одоо өгүүлбээс бас барагдахгүй шүү дээ. Нөгөө соёлын сайд байсан гэдэг ч юм уу. Тий. Киногоо эхэлцгээе. Одоо энэ цааш юу ярих вэ? Ингээд титрээ. Залуухан юм шүү дээ. Бацаа баг. Парк дээр нэг гэсэн. Одоо сайн болооч ах эдэр мөн үү? Мөн шүү дээ. Болооч ах яалт. Оо цаа. Загалмайсан эцгүүд. Тийм. Бар бидний үеэсэн баг тий. Дүү байсан байл үү тий. Тийм үү. Паркын зуны театр гэдэг одоо эн чинь ерөнхийдөө одоо Монголын нөгөө кино дэлгэцсэн дээр 2 дахь гарч байгаа. Эхнийх нь нөгөө одоо юун дээр гардаг шүү дээ нөгөө. Өнөр бүл дээр гардаг шүү дээ нөгөө. Бүжиг гарсан чинь би яасан хайж байгаа хүнтэй чинь юм адилхан байна гэдэг тэгвэстэй. Тэрэн дээр ч одоо тэр тайзан дээр одоо бүжиглээд энд одоо суудлаа байгаа байхгүй юу. Тэр одоо суудлууд хоёрын нь зайнд нь бүжиглж байгаа гэсэн үг. Та энд бүжиглж өнгөрөө. Өнгө бидний үеч бэс таквад бүжиглдэг байсан. Гэтэ ямар лаг стилтэй мэ тий. Одоо энэ хувц муцыг харсан чи амар загварлаг залуучууд юм шиг. Агуу бүлэг. Эндээс хамгийн эхэлж байгаа шүү дээ. Нөгөө дэлгэр юм үзээгүй болохоор гэдэг шиг. Үрдээ ганц би чамд хайртай шттэйгээ хилцснээр төлөө одоо ингээд дэлгэр хөхийн. явна шүү дээ. Баяраа бол төдийлөн барь цатгааргүй. Тэр үед нэрээ ийм гоё формнууд өмсдөг байсан юм л шүү дээ. Энэ аюу гоё. Одоо мэдгүй одоо харин гэдэг. Гэтэ одоо ингээд өнгө оруулаад байгаа болохоос ч ер нь тухайн үедээ энэ хар цагаанаар гард өснө үү? Өнгөтэй. Өнгөтэй үү тий. Одоо харин нөгөө ичнэ төсөл болохоор ингээд аюу гоё болгосон. Одоо бүр ийм хүний сормоос нь харагдана. Nice. Хувцсных нь одоо тэр орсон даавны одоо өмсөн дээл хэр
Өө дамжаагаа. сайн тунгааж ярилцаарай. Эцэг их тэгээ зөв. За. Чагаан тоглосон ганцхан одоо эрэг дүү. Эрэг шагуу дүү. Бараг тийм үү. Оо зөө. Бас яг эрэг биш болчиход байгаа. Өдөөгийн Бас хосогдсон гэтгээд л дээ. Өдөөгийн байсгалан дээр бол одоо эрэг гард юм аа. Тий. За аавд те. За одоо ингээд За энэ яриа өрнөж байгаа шүү дээ. Гутлын үйлдвэрт очиж бүгдээрээ ажиллацгаана гэдэг. Энэ анх зохиол дээр болохоор одоо энэ сайд нарын зөвлөлөөр батлагдсан зохиолд нь архив татгалзаж байгаа зохиол дээр болохоор гутлын үйлдвэр биш байгаа да. Уурхай ч болох гэдэг байгаа байхгүй юу? Уурхайд очиж ажиллах болцгоо гэх тийм. Энд чинь бас нэг өөрчлөлтийн салхи сэвэлцсэн тий уул уурхай ямар учир утгатай мэрэгжил вэ Монголын хэдэн жилдээ чек вэ гэдэг зохиолч нар харж исэн юм шиг байна. Тэрийг киноны кастинг хүртэл өөр байдгийн. Одоо жишээлбэл энэ дэлгэр гэж хүүхдийн дүрд бол болт гэдэг өөр дүр байх. Өрлөө болт сондоо хүн байдаг. Ерөөсөө баг үндсэн анх уран сайхны зөвлөөр батлагдсан кастинг нь бол одоо лаасрангуй. Өө тийм үү. Гойл баг хөдлөөгөө бусдыг нь хөдлөсөн юм лээ. яг баримтыг юм байдаг хүн. Тэр баримтыг нь харсангүй л уран сайхны зөвлөлийг дэлгэрэнгүй протокол биш ерөнхийдөө архивт байсан киноны баримтууд дээр болохоор хувийн хэрэг дээр болохоор зөвхөн тогтоол шийдвэрлэл байсан хилцүүлэг байгаагүй. Тэг ямар ч байсан энэ кастинг нь бол зураг авалтын юм солигдсон юм л. Энэ хүүхдэр солигдсон. Би зүгээр яг энэ дээр нэг юм яхад одоо энэ залуучууд 10 даруй төгсөх гэж байдаг шүү дээ. Тэгээ одоо илгээл таваад хэдүүлээ гутлын үйлдвэрт очиж ажиллая гэж. За одоо яг ингэж одоо хүний амьдралыг үрдэг тийм явдал одоо социализм үед байсан. Тэр ер нь түүхийг харсан чинь Эрдэнэтийг байгуулж 1974 оноос эхлэлтэй бололтой юм лээ. Одоо жишээлбэл ингээд одоо танаа ангийн нэг хүүхд гэж бодъё л да одоо хэлээ те. Хөө хэдүүлээ гараад малчин болъё гэдэг. Чи одоо болохгүй гэнэ шүү дээ баяр. Тэр мөч чи ямар адгийн шаар вэ? Чамаа одоогоор жин бүүлээд гэнэ шүү дээ. Бүгдээрээ гуталчин болъё гэдэг ах чинь баярмаа болохгүй гэж маа бүү гэдэг. Тэгээд энэ хүүхд одоо тийм хүүхд байгаа байхгүй. Тэнгүүд ингэж юм одоо тэр одоо нөгөө социализм гэж тийм нэг юм байл шүү дээ. Сүргийн. Сүрэг дотроосоо өөр байх юм бол тэр хүн шууд одоо бүүлээдүүлнэ. Энэ одоо баяраа бол яг одоо тийм дүр шүү дээ. Зүгээр л нэг хүүхдтэй үерхэл одоо за мэдээж одоо им хоёр хүн одоо уртсан юм чи жимсэн болж л таараа шүү дээ. Дэлгэрч хурцсан жимсэн болох л байсан байхгүй. Тэнгүү чин тэрийг ингэж нийгмээр ингэж дайраад энэ бол адгийн шаар гэж байгаа байхгүй. Яг одоо тийм байдлаар ингээд би одоо эмч болмоор байсан байж болно. За баярмаа жүжигчин болмоор байсан байж болно. Төгсөө сэтгүүлч болмоор байсан байж болно шүү дээ. Түүнд одоо бид төр байж яснаа би ингээд хүй готлын үлдвэртэж. Төө маа гэд ямар ч мэрэгжил баг. Тэ? Юугаа иймдэггүй. Тийм хүүхдүүд ингээд ангаараа тэнд очиж. Тэр үеийг ингээд тэр нэг илгээлтийн эзэдийн тухай энэ хөдөлгөөн амар том одоо давалгаалсан л да. Тэр нөгөө Эрдэнэтээс хойш. Тэгээд одоо тэр үед бас тэр үеийн соёлын хөвдөр бичижсэнээр бол ингээд юм ямар ч мэдлэг боловсралгүй хүүхдүүдийг сэтгэлийн хөөргөж ийм ажил дээр гаргаснаас болоод ямар ч мэдлэг чадвар юм байхгүй хүүхдүүд ирж байна. Ирчүүд нь яг жил болоод цэрэгт явчихна 3 жилтэй. Охтууд нь яах юм? Чи одоо гутлын үйлдвэр мастертаас байна. Тэгэл ингээл одоо алтартхи одоо хавтлаа төрвөл тэгээ ирээл гуталж ийх нь шүү. Тэр одоо гоё гэж хамд юу вэ? Бүр нарийн утгатай юм биш үү? Тэнгүүд одоо ийгсэн хараа нэг одоо 90 он болоод нөгөө Баярмаг одоо жүжигчин биш нэг гутлын үйлдэл ажилласан гал зурх байх. сая ингэсэн нөгөө цагилгаа хадаа зогсож шүү дээ. Тэнгүүд нөгөө 90 он ингээд нөгөө арсан хувьсгал гэх юм одоо эхэлсэн шүү дээ. Тэгэхэд одоо тэр арчсан хувьсгалын дууч гэдэг хон хамтлагийн хамгийн одоо тухайн үед хит болж исэн дуу нь бол цаасан малгай гэдэг дуу байсан байна. Тэр дуу одоо юуны тухайд өгүүлдэг вэ? Ийм илгээлтийн нөгөө эсдийн тухай. Илгээл тэрний одоо шүлэг нь одоо их гоё. Илгээлт аваа юу? Эр хүн болж ээч гэж. Томилолт аваа юу?
том ир болчихээч. Толгой нүцгэн явж болохгүй. Том ч гэсэн энийг өмсөөд яваа. Цаасан малгай. Тэр ингээд бацаануудыг яаж хөөргөж амьдралыг алж ирснийг нууд эсэмгцэж байгаа байхгүй. Тэгээ эн чинь социалист нийгэм гэдэг чинь өөрөө коллективизм тий. Дандаа нийгмийн сайн сайхны төлөө нөгөө өвгөн байдлаа байхгүй шүү дээ. Нийт нь нэгний төлөө, нэг нийтийнхээ төлөө гэдэг ч юм уу. Тэгэхээр хувь хүний эрх чөлөөг хамгийн байж болох максимум доод түвшинд дэвсэлдэг тий. Нийтийн эрх ашигын төлөө юу ч хамаагүй тэр хүн ямар үзэл бодолтой санаатай байна ерөөсөө хамаа байхгүй. Тархийн зорцсон юм шиг тий. Бүгдээрээ ижилхэн боолтой, бүгдээрээ ижилхэн гуталтай, бүгдээрээ авдаг сэтгэлтэй, адилхан сэтгэл тий. Бүгдээрээ юм ойж явах хэрэгтэй гэсэн нэг ийм юм дээр 10 жилийнх нь тоглоод тэрнээсээ ялгарч байгаа эцэстээ энэ кинон дээр нөгөө ад шоу үзэгтэй дуусч байгаа. Тэ баяраа бол адгийн шаруулаад дуусч байгаа шүү дээ. Энэ кино хайцсангүй үзэл суртал багтаа кино байхгүй ер нь бол. Гэтэл бас өөрчлөлт байгуулалтын салхилаад эхэлсэн 85 онд. Тэгээд ерөнхийдөө Балчиним ч бас жоохон том толгойтой найруулагч юу гэхээр соёлын яамны нэг уран сайхны коллег зөвлөлтөнд байдаг. Тийм учраас бүтээлийн ирэн батлуулчих бас моменттэй боломжтой нөхөрөөсөн баггүй. Хожимж хэдхэн жилийн дараа соёлын сайд болсон шүү дээ. Энэ киноны зохиол дээр нэг юм ярмаар байгаа. Юу одоо бидний харж байгаа энэ кадр үрлээ аав нөгөө цонхоо чимэглээд жилийн дараа энэ цонхыг угаад энэ цонхон дээр чимэглэл зураагүй жилийн дараа угаацсан байдаг. Энэ цонхоор киноны төгсгөлд одоо энэ нааша хараад инээж байгаа энэ цайлган цагаан орхиноос тис ондоо царайтай бүр насан турш эмэгтэй хараад зогсож идэггүй юу? Тийм. Тэгэхээр энэ бол зохиолын хувьд ч нөгөө зохиолын эргэлтийн цэг гээд одоо онлоо шүү дээ. Тэрийг ээж тооцоолцсон, орон зайгийн нарийн тооцоолсон, энэ охиныхоо сэтгэл зүй, бие махбодын өсөлт хөгжлийн хүртэл нарийн задлсан юм зохиолын тооцоод нарийн эхлэл واخхой. Одоо яг энэ одоо энэ айлын сайхан ширээч байдаггүй тэр жимс бол киноны төгсгөлд газраалан дээр өнгөрч байгаа. Тэр айлын нэрээд зарим хэсгүүд нь нямгаа тоглолт юм биш үү? Зарим хэсгүүд нь нямгаа зохиолтор байхгүй. Балчны нямгаа найруулагчийн төлөвлөгөөгөө гаргахтаа өөрчилсөн тавьсан планууд их байдаг. Тий. Нямгаа энэ хоёр яагаад энэ кино хийх болсон бэ гэхээр Оросын нөгөө ямар романс үлээ? Школьны вальс тэгээд тэрэн шиг ховзэн эргүүлгэлүү те тиймэрхүү кинонууд шиг залуучууд хандсан кино хийх юмсан гэдэг Балчны нямгаа зохиолын эргэл сурал болж байгаад тэр жилд нь 85 онд ч бас тийм Карло Варт тийм наадам болох гэх тэрэнд бас орох юм биз байсан шиг байна. Тэгээд ярьж яхад нямгаага надад сондгоо тоо гэдэг зохиол бий гэж хэлсэн. Сондгоо тоо гэдэг үсэн тийм сондгоо тоо гэдэг өгүүлэлийг бий гэж хэлсэн. Тэр нь богино өгүүлэл биш бүрийн хэмжээний өгүүлэл. Тэр өгүүлэлийг харуулад Балчны найруулагч таалагдсан бөгөөд тэгээд тэр өгүүллийнхэн гол дүрд болохоор дэлгэр нямгаага өөрийнхөө дүү их цайлган тийм хүүхэд байсан юм билээ. Сондгоо тоо нь болохоор дэлгэр юм юм. Тий. Тэгээд тэр цайл баяраа биш. Дэлгэр юм шиг байна. Тэгээд дэлгэр чинь бол орчин үеийн одоо нүдээр харвал лүүзер гэх юм уу. Үгүй эмплүүзер юм биш үү. Нэг тиймэрхүү нөхөр шүү дээ нэг тийм. Охин тоож өгөхгүй ингээл хөрхийн гар мараа зүсэж яваад байдаг. Тэгсэн тэр дүр нь болохоор яг цаад их дүр нь хийнийх вэ гэхээр нямгааваа дүү юм байл. Нямгааваа дүүгийнхээ үеийг амьдралаас сэтвэллэх маягтай энэ зохиолыг бичсэн. Ийм учиртай юм билээ шүү монголчууд. Би тэр нөгөө илгээлтийн эзэн дээр одоо дахиад нэг юм нөгөө одоо яриад тийм. Яг энэ илгээлтийн эзэн гэдэг нэг ийм нийгмийн одоо гаж үзэгдэл байхгүй юм. Хүн жишээлбэл октоосоо хүсээгүй байхад за бүгдээрээ түгт ажил хийх юм шүү дээ ангаараа. Тэгэл ингээл маа чирэл одоо гард юм л да. Энэ сэдвэр хийсэн дахиад хоёр өөр нэг уран сайхнууд кино байна. Хөдөөгийн баясгал. 10 дараагийн төгсөөл бүгдээрээ малчин болъё. Би малчин болмооргүй л яах юм. Тэгэл чи шууд маа бүүлээд үлээл нийгэм памп байхгүй зөө. Дараагийнх нь загийн айлм гэдэг. Тэрийг би ингээд одоо сюрреалист бүтээл гэж боддог байхгүй. Ангаараа шууд мал дээр гарчдаг тий. Тэг мал гэж юу чи мэдэхгүй тийм өөрөө оож үсрэг олоогүй бага хөөгдөг мал дээр бас тэгэл заганд одоо алим одоо урагтлал одоо ажиллаад байх шиг байгаа нэг юм дээ. Заганд алим урах юм. Тий.
Сюрреалист бүтээлгээд шүү би бас цаагаараа хэлж байгаа юм л зохиолчт нь. За ингээд юу байрны гаднах модыг чимэглээд аав илэг үтэн үрлэг ихдэг айл илэг үтэн байсан шинжил сүүлчийн шинжилгээг бид ингээ хараад найруулагчийн нарийн тооцоолсон эхлэлийн зангилаад цэгийг хараад цаашаа явъя те. Илясаад социалист нэг эрчим хүчийг гангуу хэрэглэж байгаа. Энэ одоо гоё нэг Дед Мороз. Тий. Сайн байцгаана уу? Сайн байна уу? Гэтэ би яг санаад байхгүй манай эмээгийн одоо ингээл нөгөө нэг шинэ жил болохоор би бүр жоохон байсан үе тий. Тэгмэд яг ингэж нөгөө нэг ялкны мата засдаг тий. Нэг юм сонин юм бүр шиг юм саагаад чимдэгтэй. Юу тэгээ? Бороо. Аа Орсоор доош гэдэг байхгүй тийм. Арчуулаад бороо. тэр сааны нэр тийм юм уу? Тийм нэг ингээд юм шууд Саяхан хүртэл байсан шүү дээ. бороо гэдэг. Задрахаар доош цаасаар бас хийчих болдог. Сар тавьчихдаг. Аав өвгөн аав насан дээр болжээ. Одоо энэ эмэгтэйгийн жаргалтай тэр хүлээгийн юм байгаа байдлыг жилийн дараа болсон. Тэс ондоо болсон байт юм ба. Од ажлыг алдсан олон сайхан хүүхдтэй юм байна. Аав яаж чадварыг мэдхээс өмнө Зүгээр энэ дээр нь одоо илүү өгүүлэхэд манайхан дээдээс ингээд социализм үед ялк одоо гоё байсан гэж. За зогсоож. За энэ айдыг ширээн дээр одоо юу байгааг та нар хардаа. 10-60 хям энийг бол одоо арын хаалгаар олж авна. За нэг 10 шиг бууз хийгээд тавьсан баг шүү дээ. За нэг 3 шид ундаа. Энийг л бидний магнасны шинжил ямар гоё байгаа вэ гэл. Юу ч байхгүй байгаа шүү дээ одоо. Нэр салаач явахгүй. нэр тийм шүү дээ. Талах Юу ч байх. Зөвхөн байна те. Бүрэн мэнжингээс салааттай тий. Атар талах Гинж гэх юм нэг энэ чинь нөгөө 100-ын ундаа мөн мэддэг тий. энэ чинь байдаг сайн л гаргаж байгаа байл гэдэг бод. Өнөөдөр одоо байдаг сайхан яг нөгөө одоо Айгу дундас ихэтний гэжтэй. нөгөө гүрээр хичээгийн зураг байдаг шүү дээ. Жанбековтэй нөгөө одоо шинжил тэмдэглэж байгаа. Ширээ яг адилхан шүү дээ. 5 бууз 10-60 ям 3 зүсэм атар талах 5 зүсэм Хэцүү үед байсан. зүвжин үндэ 3. Тэгээд Монгол улсын баатар шүү дээ. Ваа, тансаг тэмдэглэж байгаа юм аа. Тэгээд амар тансаг байсан юм яриад. Бидний өстө баг байхын шинжил үнэн тасар хайсаа гэж. Үндэрч олдохгүй шүү дээ уулзаад чинь. Ёлкны мандрин чинь хамгийн гоё янттай байсан гэдэг идэх чи тэр юм ба шүү дээ. Жилдээ ганцхан удаа ирдэг. Ганц л идэж байгаа юм. Жилдээ ганцхан удаа одоо мандрин ирэн жилдээ ганцхан удаа одоо яавлаа гэдэг байхгүй. Алим гэдэг болцоо одоо тий. Энийг одоо ийм юм байсан байхгүй юм. Одоо социализмын нэг юм одоо тэнийг юм. Одоо ингээд нөгөө нэг нийтийн төлөө гэдэг тий. Тэгэнгүүт яадаг байсан гэхээр ингээд муу сурдаг хүүхдийг арай гайгүй одоо хичээлээ нөгөө ойлгож байгаа хүүхд даалгаад өгч. Үрлээд дагвал. Багш нь хичээлээ зааж одоо чадаагүй шүү дээ ойлгуулж чадаагүй. Тэгвэл ойлгосон хүүхдүүдээр нь аваачаад маа чи энийг ойлгуул. Тэг би нөгөө хүүхдийн нь маа хичээлийн давтуулахаас ууж шүү. Багш нь ойлгуулаагүй цалингийн автсан. Би цалин байхгүй тэнцээ. Маа нүүдэж одоо хүрдийн цэжлүүлэхэд 2-2-ийн 4 Би энэ дээр нэг юм асуучих уу? Энэ би бол одоо мэдэхгүй байхгүй юу? Энэ яг ингэж 13 17. ингэж гэр дотор ингэж дискоддаг байсан юм уу? Энэ одоо паридад баг шиг байгаа юм тийм. энийг болохоор ингэдэг байсан юм байна. Энэ болохоор энийг болохоор шүү дээ ингэж энэ чинь айгүй тийм айгүй одоо зөв нэртэй юм пар юм аа. Энэ чинь шууд нийллэг гэж. Аа, нийллэг юм уу? Нийлүүлэгч гэдэг юм одоо. Пари гэдэг чинь ер нь монгол хэлээр нийллэг гэсэн үг юм уу? Нийлүүлэг болж байгаа байхгүй. Энд чи одоо 90 имээр нийлүүлж. манай үеэр бол одоо хаус пари гэдэг шүү дээ тийм. Аа тий. Тэгээ одоо ингээд шууд нөгөө нь гараа. Чикэндо Ийм байхгүй одоо. Ресторан ресторан шүү дээ. Монгол хүн одоо оруулдаггүйсэн байхгүй. Тийм. Улаанбаатар Баянгол хоёр ч одоо монгол хүн оруулахгүй шүү дээ. Нэрээ юу? Нэрийн ч одоо гадаад Дайны Шанхай биш. үнэмлэхээс гадаадын тэр нэг одоо Хятад сөрөг нохой нөхөр байхгүй. татна гэж үзээд. Үгүй нэрийгээсээ одоо та нар нэг дээдлүү асуугаарай. Тэг хөөрхөн амт ингээд орон байрны одоо архитал гэдэг юм чинь эндээс одоо эвх явахгүй. Давс асуугаа. Бидний ингээд нөгөө нэг ингээд нөгөө одоо ингээд гэр орондоо архитаад байдаг юм чинь. Энэ соёл чинь эндээс ихтэй. Баранд оруулахгүй.
ар байхгүй. Тэгээ одоо хэдүүлээ хайчих. Энэ би бас наач санал өгнө. Юу гэхээр ер нь бол нөгөө сэхэтнүүд чинь голцоо болсны боломжтой гэд гэрээрээ архитах чинь баг сэхэл үзэгдлээс юм шүү. Тэгээ хүүхдүүд нөгөө их одоо орон доороос ч юм уу нөгөө өрөөс ч юм арай боломжтой тийм хараад архийг ингэж өөрийнх нь одоо тий ойрын маш боломжтой сэхэтэн ах ч юм уу ихч шалж таасан идээг тэгээ согтохыг согтоод биеинд ягсан тавихыг биеэр үлгэрлэн харуулсан байна. Яг хөө тэгээд энэ нөгөө нэг тухайн үеийн нийгмийн болж өгөхгүй юм эндээс ч гэсэн бас нэг юм соёл шинээр орж ирж байсан юм байна тий. Ер нь бол ингээд нэг нийгэм арай өөрчлөгдөж байсан үеийг ер нь харуулад байна шүү дээ тий. Бас үүдээ бас. За одоо тэгээ энэ нөхөр одоо давс сууж одоо орж ирж байгаа. Энэ сайхан даж би бодлоо. Хоёр шиг сонгоо гэж. Энэ сонгонгуудыг шалтгаан нь бол миний үнцгсийг хэлж байгаа. 6 гээд дэлгүүр бүгд хаац те. Гарьяа дэлгүүр хаац. Хаанаа сонгоо болохыг. Дэлгүүрт л баг. 6-ыг одоогийн шиг тий. Одоогийн шиг энэ байрны өндөө цуг онгоогоод цуг хаач. Өдрийн цайны цагаар цайнд орчин. Чи одоо нэг мэдхүү. Гуанз өдрийн цайны цагаар цайнд ордог байлаа шүү дээ. Тэгээ гуанзанд орохгүй чи өдрийн цайны цаг гэсэн. Тэгээ бид нар хайчих юм бүүм. Цайгаа уух гэж ирсэн гуанзанд цайны завцарлаг гэсэн. Мангар том бичсэн. Хизээдээ тэгээд цай уух тэрийг амжих. Тэр чинь энэ хүн чинь хаанаасаа сонгоно болж. Тэгээд ажил хэдэн цагт эхэлдэг гэсэн. 8 тэгэхээр одоо 5 дуусна шүү дээ. Дэлгүүрч гэсэн бас тийм. Яг тэгээд одоо цайнд ороход цэнгүү эрт эхэлдэг байсан юм байна бас тий. Манай үед ч юм бол одоо 11-ээс нааш онгоохгүй шүү дээ. Одоо тэгтээ ингээд л одоо бид нар ингээд боодлого дэлгүүрт орт одоо сонгон байтгаа байгаа үстэй. Энэ хүн чинь ингээд нэг одоо мөнгөгүйтэй биш байхгүй юу? Бүх үйлчлэг мага 5 цагт таск хаач. Тэгээд одоо гэртээ аригдахаас өөр арга байхгүй. Хажуу хайлаас одоо сонгог уухаас өөр ямар ч гарцгүй тийм нэг юм байсан байхгүй юу? Тэгээд энэ найруулагчдын, уран бүтээлчдийн мундаг шийдэл байгаа юм л да. Тэг яг нийгмийн байгаль байдлыг нь жижигхэн асуудлаар хүртэл гаргаж ирээд ингээ үзүүлээд тийм гэдэг. За манай хоёр ирсэн. Асууц. За нэг юм ихүү. Шууд үрлээ бол зүгээр ороо шууд халаад ерөнхийдөө үжиглэж. Бараг коридороос бүжиглээд орж штий. Одоо бид нар үр тэгдэг. Ах бол тэр нэг зах зээлийн 65 ах. Тий. Өндөртэй. Үгүй зүгээр яг одоо энэ дүр дээр хэрхэд бол ийм байсан. Одоо социализмын үед бол хамгийн одоо дээгүүр одоо кастинг анги л да. Тэд нар одоо намын дарга нар байдаг. Тэрний доор талд худалдааныхан байдаг байхгүй юу? Худалдаан дотроо махны худалдагч. За махны худалдагчийн үгүүд багт бол тэгээд сургууль дээр атмаа шүү дээ. Үгүй нэрээ. Тэр бол тэгээд муу сурна гэж байхгүй. Мах олддоггүй юм чи яа. Захирал нь гуйна, багш нь гуйна, бүгдээр гуйна. Ингэсэн үеж байдаг. Эн чинь одоо дэлгүүрийн эрхлэгч байхгүй юу? Дэлгүүрийн эрхлэгч юм одоо маш цөөн тоотоогоор нь одоогийнх шиг ингэж зарах гэж одоо зовдггүй байлаа шүү дээ. Зарахгүйгээр ингэж нууж агаад үн үрдэг байлаа шүү дээ. Одоогийнх шиг нэг одоо хар баасан гар мэр гэж байхгүй. Өдөр болгон малчид өөрсдөө цэнгэлтэх дээр авчираад тунхаа мах байна юм тэгэхгүй шүү дээ. Уурлаад л. Тэгэхгүй шүү дээ. Одоо болохоор чи ингэж энэ үн чи одоо нэг багштай нэг уулздаг шүү дээ. Хэрэгтэй юм байвал та хайлаарэ. Шугтаа наапагаа. Удахгүй ер нь уур амьсгал өөрчлөгдөд байна гэдгийг энэ дээр 2-3 сцен. Энэ одоо ямар бурхан бэ? Ирээдүйд үнгэн гэдэг байгаа. Ёстой мэдхгүй. Энэ бурхныг одоо хэдэн жилийн дараа машинч болох эдтэй гэдэг ингэж байгаа тийм бас. Үрлээ яагаад энийг бариад байж идэг ямар учиртай вэ тий. Үрлээ мөнгөн дуртаад одоо шуналтаатай гэх юм цаашаа юм тий. Гэхдээ л энэ хүн чинь эрэгтэйч вэ эмэгтэйч вэ ер нь айл ороод бүх юм татагддаг тий. Бодит байдал дээр тийм л байгаа байхгүй тий. За Энэ одоо энэ харааллаа шүү дээ тий. Одоо нөгөө одоо хиний баярыг аав нь одоо дэлгүүрээр эрхлэгч гэдгийг нь ойлгуулна. Нөгөө одоо ветеринэ засаад байна шүү дээ. Чаастаа өөр одоо эхлэлгүүрийн одоо ветерин дотор бүр ингээд хэдэн жил болсон хувцс байдаг гэсэн. Эхлэлгүүр мянган нэрийн бараа мараад гэж. Мянган нэрийн бараа. Ямар санаа юм бэ тий. Дэлгүүрийн эрхлэгч. Ороод ирэх. Гэхдээ бас ингээ харахаар гайхалтай маа нөгөө одоо энэ явдлаас чинь хойш ер нь 40 хэдэн жил өнгөрцөн байна байна шүү дээ. 40 жилийн дотор Монгол улс ингэтлээ хөгжсөн байна шүү дээ. Шал өгсөн. Тэгэхээр сони юм тий. ахуй тэгээ ардаа өрөөтэй хажуудаа сефтэл хүн юм аа.
Тэгэлгүй яг энэ дэлгүүрээд эрхлэгч юм биш үү. Тэгээд энэ үндэ ч бүх хүн ирж байгаа шүү дээ. Нөгөө Орос одоо бандаш ирсэн гэсэн бандаш байна уу? Өрмийн готл ирсэн готлаа байна уу? Гэт одоо тийм юм явдаг байлаа ш. Жаваас. Одоо ч хүмүүс чи ингээд нөгөө голж одоо шидэж байгаа шүү дээ. Чи зүгээр л олцсны шүүрж авдаг. Энд ч одоо дарж агаад тэр хэрэгтэй үндэ өгдөг гэсэн байна. Тийм. 65 ах энэ үед хиттэйсэн бодлоо. Цэл залуу хоног. Өстой гой залуугаар. Мангасан яамны ёсоо байна. Хിവэрэ байгаа юм бол. Цаана одоо яг энэ байрлалд ч авилга хороолол харагдчих хэвээр. Усан парк тэ байх хэвээр. Одоо нөгөө нэг юм унтж байгаа ватер агав тэрэн дээр очиод байдаг тий. Энэ дээр одоо яг энэ дээр их гоё баярагийн нөгөө нэг санаанууд гаж ирдэг ч жоохон чангалж. За энэ дээр үү? Энэ хаалганы цаана нэг баатар нойрсож байгаа. Хэрвээ би энэний оронд хэвтэж байвал чи яах вэ? Ямар үлгэр штэ. Үлгэрч гисэн үнэн байж болно штэ. Жинхэнэ гүнж бол үнсэл босгодог үсттэй. За болох уу да. Гэтэ ингэж сайн харж бол үдчихэж байгаагүй юм. Яг одоо ах нарын дунд суугаад та нар яаж үзэх вэ? бараг ойлгож штэ. Титаник үзэж байгаа хүмүүс чи. Ердийн нэг чулуу юм шиг мөртлөө тогшгол сониндоо гардгийг. Хүүхдүүд лав их сонирхонд. Билээхөө хөгжин багт хар чулуугаар яваа хийх юм бэ. Тэгснээс цөмөрөө мөнгө нийлүүлээд ямар нэг үнэтэй билег авчих үл дээр үсттэй. Волкон юу? Тэр нь юу юм? Яа касет тэгээд ингээд явж байхдаа сонсож болдог гэсэн утга байна уу? За. Ингээд Одоо одоо хөгжмөч ингээд яг ингээд сууж байгаа сонсдог байлаа шүү дээ. Тэг чи ингээд явгаа сонсож болно гэсэн. тэгээ Walkman гэдэг юм юм аа. Ямар сайн тий. Одоогийнхоор бол хамгийн сүүлийн үеэд iPhone 15 16 ч байд юм уу тийм үстэй нөхөр явж шít баяраа. Наад хан дээр нэгэ бичсэн байна. Хайр дуулал гэж юу вэ? Бид нэр явлаа. Баяртай. Баяртай. Цаана хаан чинь самсргүй бичсэн байгаа зү. Тийм. Хан дээр биш. Самбар дээр бичигдээ юм бич байгаа. Хайр дуулал гэж юу вэ? Тийм. Гарч явахлаар Дуулахгүй амьдрч болох уу? Зарчмын шинэртээ асуулт. Киноныг нэвт гарсан одоо нөгөө нэвтрэн гарах үйлдэл гэдэг үү те. Тэрнийхэн асуулт байгаа. Хоцоо үйлдэл үү? Хоцоо үйлдэл гэдэг баг те. чулуугаар хөгжим юм гэж яаж бодоо вэ? Тэгснээс хичээлээ сайн дутах Энэ хэрэгтэй. дээр нэг юм гараад. Баярагийн шил хагараагүй гэсэн чи өглөө өчргөө баярлаад байгаа. Өглөө өөрөө баяраа сайн байхгүй. Баяраа бол одоо эдний анги энэ гураас бол жишээ баяраа бол хамгийн гой залуу нэг байхгүй. Өөрийгөө чөлөөтэй илэрхийлдэг, өөрийн гэсэн бодолтой тий. Зоригтой, царайлаг тий. Охтууд тийм л залуу татагдсан шүү дээ. Тэгэхээр дэлгэр болоод тий. Өнхайгүй өнөө шиг тий. Шил гар руу орчоод ах чи тэрийг орчоод ахуулчихгүй тий. Тэгээ ингээд гомдоод яваад үрлээ хэлээд наатахаа очиод ахуулаач наатах чи улам цаашаа шигтэд идэв шүү дээ. Тэгээ ингээд үрлээ өөртөө нь сайн биш байнгут уурлаад нөгөө саяны баярагийн ярьдаг хайр дурлалыг байх ёсгүй гэж үзэж байгаа. Арчаад гараа. одоо жишээлбэл одоо Баярмагийн Арчаад гардггүй. Баярмагийн нөгөө үзчихсэн кинон дээр бол нөгөө баяраа бол одоо юм кул залуу байгаа зү тий. Өнгөтэй өөрхөн царайлаг. Тэр эрэг дүр шүү дээ. Гэхдээ одоо манай социализм дүр шүү дээ. Ингээд юм аминда арчаагүй муу сурдаг тий. Тэр хүн хамгийн эрэг дүр байдаг юм аа. Социализм бидрийг тэгж хүмүүжүүлсэн. Энэ шиг л байх хэрэгтэй ингээд маанагдууд. Бүгдээрээ гараад үйлдвэрт ажиллая. Гарантаа шиш хаасгаар ахуулахгүй ингэ залраад дурсан гэж салиараа явж байдаг. Тэгээд би ч юм тайртай ч гэдээ одоо хэлж чадахгүй. Одоо ийм юм бол одоо их тийм эрэг дүр гэж үздэг байгаа шүү дээ. Нэг ганц үгээр л киноны дур шүү дээ гэж явж байгаа тий. Чи надад хайртай гэсэн шүү дээ л гэдэг. Тэр гэхдээ нөгөө хичээлийн давтуулж хийсэн байгаа үнэндээ. Утаа ер нь байсан юм а да. Байж дээ. Тийм энэ утаатай. Утаа бол униарчлах шиг байна.
Биш туул дөнгөж хөлдөж байна. Туул дөнгөж хөлдөхөөр ингэж одоо үнээр тат. Зуучлаарай. За энэ хэсэг болохоор одоогийнхоор бол нөгөө хороол 3-4-р хорооллыг хүнсний зах байгаад байдаг хэсэг байдаг шүү дээ. Москва ресторанаас урагшаага 44-р байранд Ирэх чөлөө байсан. энэ аваад байгаа. Тий. Ирэх чөлөө гэдэг чигтэй байсан. Аж жаргал эрх чөлөө гэсэн адилхан байрнууд байгаа. Ачаал шүү дээ. Одоо орон байсан гэдэг үстэй. Гандан маань яасан. Ваа, ийм автоснууд явдаг гэсэн юм шиг. Карос гэж хатас байна. Одоо юу нөгөө төгсрөл мөдрөлөө ч ахгүй тий. Гоё. Энэ үеийн нийгмийн одоо энэ үйлчлэгээ бол арай сайхан байсан шүү дээ, тий. Ер нь бол хүртээмж. Энд ер нь хот ер нь хичнээн хүнтэйсэн бол 500 мянга л гоц. тийм үү? 350 байсан юм дуу тий. Хотын хүн амчин бол нэгдэлж хөлгөө үсгэлтийн зүй явах гэдэг шүү. Ааха. Тэгээ Монголын канон дээр баг анхны арын сангассан болох юм. Тийшээсөө чихрээд. Одоо ч пянз жинхэнэ нөгөө модонд ороод байгаа юм шүү дээ. Одоо бидний үед тий. Бүжиглэх үү? Тэгээ. Хөлч нөвдөхгүй юм. Үгүй. Харин зүрхэл өвдөж байна. Энд гэтэл одоо зүгээр төсөөлөнгөд айлд орсон бол гинт бүжиглж мүжиглэл. Тэгэхээр бас жоохон сонин л юм тий. Тэр болгоомж үзүүлж хэлтэй юм шүү дээ. Энэ одоо яг одоо энэ зассан юу бол жинхэнэ байр биш юм шиг байна. Энэ кино үйлдвэрийн павильон тавьсан павильон. Кино үйлдвэрийн 60 жилийн ойгоор гарсан баримтат кино надад бий л дээ. Тэрний яг энэ павильон дээрээс яг энэ хэсгийг авч байгаа. Түүчийн нөгөө юуг авч байгаа тийм бажны найруулагчийн нөгөө мотор гэж байгаа нэг тийм дүрс байгаа. Тэрийг үзүүлнэ. Оо ямар сонирхолтой юм тийм. Павильон тавьсан зургнууд юм шүү Павильон дээ. тавьсан. Одоо энэ ч гэсэн Энэ саяны лифттэй хэсэг бол яг ачааны лифттэй яг байрны лифт нь. Тийм. Яг энэ бүжиглж байгаа хэсгүүдийг бүгдээрээ бүжиглж байгааг энэ павильон бас ингээд юм маа таалганы цаана шүү дээ. Энэ яг тэгэхээр дээд ракусны зурглууд их олонтой байхгүй юу? Тойрдог. Тийм Тэлэших шаардсан зургууд. Тэгвэл энэ павильон юм бол зураачийн ажил нь став. Маш Энэ бол ясын цайлгаж хийсэн баг. Жинхэнэ байр шиг байгаа бол. тийм байна. Ялангуяа Жордан баан хоёрын үрлээ одоо ингээд яг үрлийг яг тэнд анх пянз явуулаад үрлийг бүжинд өрхөө үрлийг чи яг хөвтөж байгаа юм шиг дээд өнцгөөс авсан төсөл гардаг байхгүй. Үрлийг бүх нүд зүйлээрээ нээлттэй байна гэж хэлээд шүү. Туршлагатай зурглаач. Одоо энэ эссэн ч хамгийн гүйдэг алдартай хэсэг яг нөгөө бичлийн наадталт байдаг. Юуны Москваас хойш байдаг нэг нурангаа алдсан ш нэг газрын ухаад нэг бөө юм болоо байрны суулт өглөөгөө тэр байр ш тийм. Оо тийм үү. Энэ дуу ямар дуу вэ? Энэ одоо би заавч би энэ дээр нэр одоо нэг юм хэлээдгээ тий. Би энэ дээр байж тий ингэсэн шүү. Би энэ киног байж тий ховдаад дүгнэхдээ энэ айгүй хөгжмөлөг одоо кино юм байна гэж батсан. Тэр одоо хайр сэтгэл ч юм уу илгээлтийн эзэцийн тухай кино биш юм байна гэдэг. Тэгээ энэ нэг одоо кинон дээр байж тий ийм гарч байгаа. За бүхэл одоо кино нөгөө эхлэхэд болохоор манай өрөөг одоо зүү дээр гэлдэг тий. Уулын нуган чамтаа гэдэг. Тэр доо одоо бүтэн явна заяа. За одоо энэ дээр болохоор нөгөө Bee Gees-ийн Spirits Heaven Flown гэдэг. Энэ аяад бүтэн явна. За энэний өмнө тэр Баярагийн гэрт нийлдэг болж штэ. Тэгэхэд нөгөө Эми Стюарт гэдэг хүний Knock on Wood гэдэг тэр дуу яг бүтэн явна. Тэгээд зурагтаар нь бас аав байгаа шүү дээ. тэгээд камер ингээд нөгөө палаа нөгөө одоо том өрөө шилжихэд аав нь аапа үзсэн.
дууны сүүлд явдаг манай нөгөө одоо Жансан нуруугаа анхны хайр тий. Нөгөө оюун үрдний дуулснаа шүү дээ. Ангаахын нөгөө одоо хор сүрэнгүй охин билүүд ирч тий. Тийм баг шүү. Тий. Хор сүрэнгүй охин ангаахын дэдэ оюутан оюун үрдний гэж хүн дуулсан. Амтрал хаяар заяах вэ ахны хаар минь Энэ кино бол миний хар маш их хөгжмөлөг кино. Гадаадын 3 одоо тухайн амар хит болж ирсэн дуутай монголоор дуулсан 2 дуу хоёулаа хит болсон. Ийм одоо сонирхолтой юм байдсан болов гэж би бодсон шүү. Яг одоо тэр л яваад байгаа юм. За Бажныгаа бол мэрэгжлийн зурглаач. Учраас би чамд хайртай юу энэ киноны одоо цэрэнгээд Монгол киноны домогт зурглаач Бажнымтай хамт ерөнхий зурглаач ажилласан. Бажнымгаа зурглалын планы тавилтууд бол Монгол кинонд онцгой л доо. Одоо энэ бичлийн энэ бичил бол ерөөсө хов хоосон байсан баг. Одоо шүү юу ч харагдахгүй байгаа зүйл энэ дээр. Тэг киноны нөгөө метафор гэдэг юм бол угаасаа Бажнымгаа кинонд бол Монгол кинонд ховсгол авчихсан. Одоо говийн зэрэглэлийн донд одоо саяны энэ орон зайн зурглал энэ төр бол гайхалтай. Сандлыг уг нь би аавдал зориулж хийсэн. Тэгэд намхан болчихлоор нь ангидаа аваад ирчихсэн. Энэ киноны гол дүр тоглосон одоо энэ дэлгэр. Дэлгэр бол их сонио хувь тавилантай хүн жилээ. Түрүү хэлсэн шүү дээ болд гэж хүн өөр сонголтын дээр байсан гэдэг. Тэгээд дэлгэрийг сүүлд проп хийж сонгосон юм билээ. Дэлгэр бол юу хөгжин бүжгийн хийлийн ангийн оюутан сурагч. Энэ үнэн сонины гэрэл зургийн сурвалжлагч Лувсан Жамц гэж хүний хүү юм байсан юм билээ. Тэгээд хийлийн ангид сурсан. Гэхдээ зүгээр нь хийлч биш. Тэгээд энэ тоглох үедээ 19 настай байсан юм билээ. Тэгээд 86 онд хийлийн ангид дүүргээд 2 жил филармонын гоцлол хийлж ажилласан. Тэгэхээр дүнс төгссөн хүүхэд филармон гоцлно гэдэг чинь ямар хэмжээний мэдрэмжтэй хүүхэд байсан гэж хэлж байгаа. Хувь тавилал нь аюул сонирхолтой. Маш сайн дүр боловсруулсан учраас баг тухайн хүнийхээ тавилан баг шийдсэн юм аа үнэтэй. Юугаар ээжийнхэн сүлд хэвлэлд өгсөн ярилцлага байна л да. Юугаар филармонд гоцлол хийж байгаад 89 онд нийгэм өөрчлөгдөхийн өмнө энэ залуу Эрдэнэ гэж залуу юу яасан. Свердловскт хөгжмийн сургууль сурсан. Тэндээс сурч байгаад наашаага хөөгдөж ирсэн юм байна. Яагаад хөөгдсөн бэ гэхээр тэнд нэг төгөлдрийн ангийнхан утсан хөгжмийн ангийнхан эднээс хүний хоорондоо бодолцсон юм эсвэл зодон болоод тэр зодонд ямар ч хамаагүй байсан энэ дэлгэрийн дүр тоглосон юм лээ залуу. Тэр зодоныг өөр дээр хүлээгээд найзуудынхаа зодоныг тэгээд яатсан. Сургуулиасаа хөөгдөд ирсэн. Тэгж хөөгдөж ирсэн байж агаад нэг автомашины ослоо залуудаа үүд болцсон. Тэгэхээр киноны дэлгэрийн тавилан энэ эдлэгчний тавилан хоёр аягаар шимширмээр адилхан юм лээ. Одоо энэ арга ясыг хөдөлгөөд хөгжим тоглуулад баярагийн хөгжмийг аваад байгаа энэ хэсэг дэлгэрний их мундаг нэг одоо инженер сэтгэлгээтэй хүн байх гэдэг байгаа байхгүй. Гэтэл энэ дээр багшийн дэлгэр баяраа хоёрод дээр гаргаж байгаа ааш тэнгэр газар шиг ялгаад хандлаа тий. Баяраа дээр очиод хөгжмөө авч байгааг харангуйтаа багш юу гэдэг вэ гэхлээр яаж галзуурч байгаа чи энэ үү? Баяраг нэг аргадангуу өөрийнхөө хүүхдтэй харьцаж байгаа юм шиг тийм. Баярыг аав том байгаа шүү дээ. А нөгөө арай хаалгаар Зүгээр явуулдаг багшд мөнгө эрхлэгч юм чинь тий. Гэтэл дэлгэр дээр очиод босчий гэж шууд ингээд дээрээс хэрцээд эхэлдэг. Тэгээ одоо өөрөө энийг юм чи өөрөө тэгшэрх хүн бүхэн тэгшэрхтэй гэсэн мөртлөө хамгийн их ялгуурлан гадуурхалт явуулаад байгааг энэ кадр дээр харуулдаг байгаа. Залуу багш болохоор дэлгэрийг өмөөрөх хэмцтэй энээс нь хамгаалах хэмцтэй юм яриад байхад би танаас илүү мэднэ гэж яагаад ингээд ялгуурлаад. Тэгвэл дахиад эсрэг дүрлээсэн байж тээ. Наад хөдөөгийн байшаалан дээр л ганц одоо эерэг дүртэй болд юм. Тийм юм байна. Яа болдог шүү дээ.
энд бол сургууль хүмүүс жилүүчтэй нэг 3 үе харагдаад байгаа шиг. Бүр Ахмад үеийн сургууль хүмүүс, Алтан үеийн багш нар чадахгүй зүйлгүй гэдгийг 40-од оны сургууль хүмүүжүүд гэж. Тэгээд нэг 70-аад оны нэг дунд үеийн сургууль хүмүүжүүд, 80-аад оны залуухан сургууль хүмүүжлэх ухааны бас хамтлагууд ялгаж харагдаад байгаа шүү. Энэ дэлгэр бол угаасаа анханасаа чи энэ үйлдэлүүдийг хий гэсэн юм угаасаа юм сэтгүүтэй хөвгт байсангүй. Өгүүлэлэг дээр байдаг нэг ялгаа нь бол Нямгаагаан өгүүлэлтээр дэлгэр ер нь үеийн тийм төрөлхийн тийм ганцаар зөвлөө өгдөлтэй байдаг. Кинон дээр болохоор энийг нааш нь татж гаргаж ирээд нэг хайр дурлалын зөрчилтэй сайн наадаг байхгүй. Тэгжээж энэ чинь нөгөө нэвтрэх шугам уншигдах гэдэг юм. Хүй. Энэ дээр үедгэхдээ нэг ийм хүмүүс айвуухан явж идэг гэсэн. Өглөө заавал дээр нэг ийм сон малгайтай дээ. Яа заавал ийм цэнхэр өнгийн цамцтай идэг гэсэн юм бол. Манай дэлгүүрт ганцхан тийм загвар зарж байгаа. Тийм. Сонголт байхгүй шүү. Айгуу сонин сонгоод авдаг гэж бодож байна. Тэр үеийн кино харахаар л дандаа нэг дээдэлтэй ийм бүндгүүлтэй. 2000 онд нэг хуучны доктор одоо тэр ах маа харуул ингүүл юм. Ахиндаа ороход энэ ийм канттай юм улаан голтой цэнгэр оруулахтай нэг тийм биеийн тамирын цамц байсан сундаг материалтай. Тэр цамц ингэ цоо шинээр өмсөө суучдаг. Тэгэхээр та энийг ханаас авдаг гэж киноны жижиг хэрэг мэргэлгээд юм ярьсан чинь. Гүгөө энийг би харин 89 онд гай болоод 3-ыг авсан юм аа өндөр. Нэг авах боломж гарахаар би одоо энэ 12 жил чаваас гэртээ хитэн цамц үлээ илээ гэдэг гэдэг. Яа харахгүй өмсөө суучдаг. Музейгээс босоод ирсэн шинийг агсааж иж илээ. Намайг уучлаарай. Би өөр хүн сэтгэлтэй. Уучлаарай. Би чамд хайртай гэдэг үгийг тоглоомор хэлдэг юм гэж юу? Тэгээ лоозонгийн нурж унж байгаа лоозон гараа гэдэг лоозонгийн эдний амьдралын гараа урагдчих нурж байгаа юм л та. Бас тийм юу метафор яваад байна шүү дээ. Тэр нь одоо өвгөө ирж штэ. Энэ гоо одоо гараанаас гарахаас сууж штэ юм аа гэж. Чи тэр цэгэр биеийн тамирын хувц хараад байх юм. Одоо Энэ л сонир харагдаад байгаа юм. Анхаараарай. Хагас шуудаа шороод байхгүй хөгсөд хөгжүүдээ гаргачаад өөрсдөө амарч байгаа хүмүүс бодоорой. 20 дугаар байрны Балбар гэдэг нөхөр бүртгүүлчгээд дэртээ орчихсон байна шүү. Цэвэрлэн зөвхөн 16 наснаас дээш насны хүмүүс гарна. Дай Монгол түмний сэтгэл тоногссон. Юу энийг одоо субботник гэдэг үлээ. Суббот хагасаа өдөр хийдэг ажил үстэй. Субботник гэдэг ч одоо. Субботник гэдэг нь орсоор хагасаа өдөр гэж байгаа. Суббота. Субботдаг гэсэн. Суббота тий. Тэгвэл субботник гэхээр хүнийг нь амраана гэж байхгүй шүү дээ. Ажиллуулчаад дахиад одоо цалингүй одоо ажиллуулж байгаа байхгүй. Тэрийг одоо субботник гэж нэрлэдэг. Жишээлбэл одоо манай драмын театрын барилгыг бол одоо монголчууд субботникороо барьсан байдаг аа. Тийм үү. Тэрийг барьж байгаа бичлэг байдаг шүү Цэдэн Бадаргын. Тэр чинь болохоор одоо драмын театр байгаагүй. Эвлэлийн Монголын хөвсгөлтнүүд одоо залуучуудын эвлэлийн ордон байж байгаа. Тэгээ нөөд чинь баахан залуучуудыг хөөр гэж одоо бариулангуудаа одоо та нар анзааруул тэр одоо дээдлэлт нь Монголын хөвсгөлтнүүд залуучуудын эвлэлийн одоо тэмдэг МХЗЭ гэсэн үсгэн байгаа. Тэр тодруулсан байдаг шүү. За Монгол киноны одоо хошин ер манай драмын домогч жүжигчдийн нэг Цэвэр Авдун. Гоё. Мөн шууд инээлэхгүй. Дорлогч юм. Инээлгэн уу. Цэвэр Авдун гоё. Цэвэр Авдунгойгийн сонгодог одоо орж ирсэн туслах дүрийн хэсэг байна. Энийг одоо манай киноны судлаачид хишилт юм да. Одоо дотор гадна бүх зүйлийг нэгтгсэн юм сцен гээд одоо энэ хэрэг дүрс бичсэн байгаа шүү би ч юм таартай гэдэг орон бичсэн. Тэгээ энийг арилгахаар одоо хажигдталцсан зурхад одоо гэрт байгаа одоо охин өрлөгийн сэтгэл бол хичнээн шаналж байгааг
харуулдаг юм нийгэмл. Кино зохиол их гоё шийдэл. Юм байна. Яран ийм муухай юм бичдэг байна гэж бодлоо. Үрлэг хөрхийн нөгөө эмгтэй хүн болохоор амар эмзэглээд байгаа байхгүй тийм. Хэрэггүй тэр үдшилэг дээр нэг би ч юм тайртай штэ гэж хэлчихлээ. Муу сурдаг болохоор надад хэсэгний давтуулч чи нөгөөх нь бүр баярлаад наацгүй. Надад хайртай. Гэхдээ тэр чинь одоо энэ киноны дүрийн өсөлтийн туршид ингээд киноны голд ирэхэд бүр жинхэнэ хайр өөрт мэдрэгдэж эхэлж байгаа байхгүй. Тийм. Тэгээд дээр нь энэ бүсгүй чинь та нар одоо санах хэрэгтэй байхгүй. Энэ бүсгүй чинь одоо нөгөө юм хүмийг одоо охин бие алдсан. Эмэгтэй хүн болцсон. Тэгээд амьдралын бас сонголт ирж байгааг зүн соёнгоор мэдчихэж байгаа юм л да. Ер нь бол амьдрах нь яаж амьдрах уу? Тэгээд хоёр талаас нь ийм хоёр залуу байдаг. Нэг нь бол өөртөө төдийл ингэхгүй өөрөө гүйдэг маягтай тий. Нэг нь бол араасан гүйдэг маягтай. Гунгасан сайхныг одоо араасан гүйсэн ч одоо гутлаач хийсэн юм яасан би тоолээ. Танаа үеийн үг хаа? Тийм. Танаа үеийн үг. Одоо муу юм болоо. Яг одоо толгоогоо бариад энэ сууж байгаа юм охин бол. Энэ одоо миний үеийнхэн байна. За уучлаарай. Бид нэр ингэ тийм аа. Дүрийн тоглолт бол бас гайхалтай. Уудаад байгаа зү. Зүв үзэж байгаа тийм болж байна. Халтра чамаа нэгдүгээр ангид ороход нараа юу гэж асуусан гэлээ? Чамаа яагаад халтар гэдэг болсон юм бэ? Нүрээ огоохгүй болохоор ч нэг асууж байсан. За энэ ангийн хэсэг охтууд мөнгөн хонхны үдшилтийн зарлалтай танилцж байна те. Энэ үед бол харин ингээд сайхан ингээд гой зарлал хийдэг болц байгаа. Тэгээд гол нь энэ үрлээг авч байгаа энэ үндс үрлээгийн анги дотор онцгой байгаа сонголт нь бол үрлээ эднээс хавьгүй өсөглөө. Одоо муугаар хүүхэн шинжийг олсон юм зтай. Зурглал байгаа. Бас энэ нь бол ингээд охтууд нь санаалж байгаа охтууд байгаа байхгүй юу? Үрлээ бол хажууд нь энэ харж байгаа хандлага одоо тэрсээс ондоо болцсон. Энэ одоо порлон цэцэг байсан. Порлон нэг цэцэг байгаа. Энэ порлон нэг улаанд оруулаад төмөр утсаар уяад ингэ царнаас явах шүү дээ. Яг ийм сургууль одоо Монголын бол бэлхэн сургууль юм дээ тий. Тэг бүгд барыг 77 доор сургууль. Манай Увс аймгийн 2 дугаар амжилт болсон юм. Орсын сүмжээр. Ийм бүжиг болдог гэсэн юм. Нэг сонирхолтой бүжиг. Ингээд хөгүүд яс хийтлийг алтан гэж татгаж байгаа юм шиг болч байгаа. Тийм үү? Одоо ингээд Версалийн ордны нэг вайс юм шиг үү. Ноёд нь ингээ хоёр талаас ирээд ингээд бүжиглээд татдаг үдтэй. Одоо тэг яах гэж байгаа юм бэ? Яг ийм болдог гэсэн баг та. Төгсөөг энэ санаж байна уу? Тэгээд ингээд нийтлэг болчих Одоо яг шүү нийтлэг дээ. болж байгаа. Одоо ч ойлгож байна. Ингээ нийлж байгаа шүү. За ланч. За Тэр нөгөө диско гэж. энэ киноны сцен нөгөө мартагдчихгүй намар гэлөө. Тий. Нөгөө Бишээ. сарнаа зогсож идэг гэсэн. Сарнаа зогсож идэг хэсэгтэй Гэрэл унтраад. гэрэл унтраагаа гардаг. Энэ хоёр нэрээ тийм юм. Тун төстэй шүү. Надад гэхдээ Тийм. зүгээр жоохон байсан болоод ч тийм үү баяраа дэлгэр хоёр хоорондоо айгүй адилхан царайтай хүмүүс юм шиг санагдаад байсан шүү дээ. Яагаад тийг санагдсан бүү? Засалт нь. Үсний Засалт хасалттай бичлэг тийм. Өсөө утсан адилхан. Киноны постэр болсон сцен юм яа биш. Эндээ нөгөө тийм. тийм нөгөө постэр нь байдаг тий. Яг постертэй юм байна. Толгой дээр гоё улаан цэцэгтэй. За одоо би ч юм таартай киноны. Iconic. Legendary. Миний үзэх гэж одоо бүтэн цаг хүлээс үйл явдал одоо гарах гэж байна. Нөгөө зодоо маань. Тэрнээс нь наад аль руу нөгөө зодооны мартцсан байсан л да гол нь. Уянгад навтагтаад. Тэ. Уянгад навтаад наад үрлийг харсаар байгаа гэдэг. Эма мөн гэж.
Инээс яаж ямар гавтай иргэн бол Мэдрэмтгий орхигдсан гэх юм даа. Бүх зүйлийг цогцлон бүрэлдэжсэн шүү дээ. Ширээний Мэдрэмтгий орхив. хартай огтой хийцэн. Амлснаа билүүдэг. Тэ. Чиглүүзэр дээр байсан. Энэ хэсгийн зохиолын харьцуултнууд байгаа гэдгийг уншиж чав. Тэгээ энэ нөгөө юу одоо энэ ярилцлагатай энэ хоёр маань их гоё. Интимэйси гэж болмоор юм эссэн. Одоо яг энэ өрөөнд дотор болж байгаа юу? Одоо дэлгэр сонсонгоо өглөө энэ хоёрын хооронд болж байгаа юм дотн яриа. Нэг төгсгөлд одоо манай баяраа бол одоо төрлөх гаргадаг байгаа. Хүн чанараа Хүн чанараа одоо гаргадаг байгаа. За энэ бол ямар ч цаг үед одоо бол эр хүнээс гаргаж байгаа юм уу хаашил та. Зөвхөн танаа цаг гэж гэлтгөө. За тэгэхэд Нямгааваа өгүүлбэр ингэж гардыг бай. Юу баяра эднийг олчлоо гэж бодож байна уу? Би чамаа гайхаж байсан юм. Чи надад татгалзаагүй. Миний хүүхэд биш. Ойлгож байна уу? Бүр хуц. Би чамаа гайхаж байсан юм. Чи надад татгалзаагүй шүү дээ. Нямгааваа текст байгаа байхгүй. Кинонд нь болохоор одоо яаж байгаа шүү дээ. Үрлээ би хүүхэдтэй болмоор баяра юу хүүхэд ганц удаа ойр туснаа чи юу гэж бодоод байгаа юм. Чи наад үгээ дэлгэртэй хэл. Би өөр хүн шүү. Би чамаа сүйдэл шиг дагаад байдаг байхчлаа. Би өөр хүн шүү. Балч нэг текст. Тэр одоо Нямгаавын текст амар хүчтэй сүрчтэй юм. Тэгээд энэ дэр болохоор хөрхи үрлээ эхнийх дэр нь бол би хүүхдтэй болсон гэж шууд хэлсэн. Нөгөөх дэр нь тойр утгаар хэлж байгаа байхгүй. Би хүүхдтэй болмоор байна. Яагадгүй л би хүүхдтэй болмоор байна. Юу хүүхэд? Чи ч нарай солиороо гүйцтэй. Ганц удаа ортуснаа чи юу гэж бодоод байгаа? Чи наад үгээ тэр дэлгэртэй л хэл. Чамайг сүүдэр шиг дагаад байдсан багчлаа. Би бол өөр хүн шүү. Энд дээр нэг жоох юм сонинод диалог болт юм. Би өөр хүн шүү гэдэг чинь айгүй сонин байхгүй. Сая тэр одоо Нямгааваа диалогоор байсан бол гоё байхгүй тий. Үгүй надаа ч гэсэн зөвшөөрөө өрдөө гэдэг чинь бүгдийн зөвшөөрдгөө гэж хэлж байгаа байхгүй тий. Тэгвэл одоо тэр дундаас яагаад наа чи миний хүүхдтэй байх шалуу сандах илэрхийлээд яв. За одоо хамгийн гол хэсэг тий. Чи бас энд байсан юм уу? Амны үзэх гэж хүсэн үлдээсэн. Энэ хэсэг ч гэсэн зохиолоос их өөрчлөгдсөн юм билий жоохон. Юу гэхээр зохиол дээр үндэсний зодтолцдог. Үрлээ хаалга чиглэн исчэрийг үүлээ ганцаараа үлдсэн баяраа гайхшин гараа кармандаа хийж исгэн чулуун хөгжинд нэг явуулах гээд эврэж өгсөнгүй. Энэ үед дэлгэр хэдийн хажууд нь ирсэн байлаа. Дэлгэр хүний үнэргүй амтныг алгадахад хамраасаа гарах цусыг харсан баяраа муухай ойрлон дайрав. Дэлгэр дахин нэг цоглоо. Баяраа сандалтыг гулдаан унахтаа ширээ мөргөв. Одоо энэ дөр баяраа дахин зодцох бүсэн зодцсон. А манай кинонд дэр бол шалондоо үсцээ. Манай кино. Өөрөө л унцдаг үстэй тий. Илүү тэгсэн юм шүү дээ. Тийм. Юу дуугаж зогсоод байгаа юм бэ? Дуурайд өгөөч. Чи одоо нэг ингэж оромцлохгүй шүү. Чи манай хүмүүс ерөөсөө туруугаа шүлгөөг байд юм байна те. Энэ дээр бол энэ цэцгийн зав мөргөд өмчт юм шүү. За. Одоо энэ хүүхдийг нөгөө авч үлдэх хөөхтэй хөөх тавилга шийдэхийг хурал дээр бол яг нэг сургууль хүмүүжүүлэх арга барилын зөрүү гардаг юм л та. Ингээд нөгөө их нэ. Багш нарын хурал гэж нэг юм болдог байсан. Байрсаар харагдаж байгаа. Одоо яг хоо энэ дээр нэг одоо үзүүлэх гэж оролдоод байгаа юм болохоор ийм ажилчин хүний хүүхд бол яг шудраг үнэнч байдаг те. Ажилчин хүн баггүй энэ хүн чинь. Ажилчин. Тэгээ жоохон дахир дутуу те. Нөгөөх нь ингээд ийм мөнгө цаас олдог. Тэгээ одоо сэхэтний хүүхд энэ болвол буруу явах хэвээр. Оо ийм байсан баггүй. Тэгээ яа одоо бидний үйл чинь ингээд нөгөө намтраа гэхлээр би бол өстой жинхэнэ ажилчны хүүхдээ гэлээдэг шүү дээ. Нөгөө эндээс эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр ажилчны хүүхд болвол ажилчны хүүхд бол тэр ямар ч зүйл байдлаа байхгүй. Би ажилчны хүүхд. Би ядуу ардын хүүхд. Ариун цагаан ардыг чи яах вэ гэх. Тэг ингээд ийм мэрэгжил боловсролтой болчвол тэгээд ардаасаа сугараа явчих юм л та. Тэр нэг шал өөр болцсон. Тэрийг
их нэг одоо бахтан гайх болж үзүүлж байгаа. За энэ дээр бол одоо тайлал хэсэг гэх юм уу? Одоо энэ хүүхдүүдийн хооронд яг юу болоод байгааг энэ эцэг тайлбарлаж өгдөг. Кинон дээр бол ил өгүүлээгүй. Тий. Далдад өрнсөн огт үзэгдээгүй зүйлсийг Тэг эцэг хүн бол тайлбарлаж өгдөг. нэг охин сайн болсон юм дуу таа тий Ярьж өгдөг тий. Хоёр өөр орчин төссөн гэдэг ингээд бүр яг тайлбарлаж өгдөг шүү дээ. нэг нь ажилласны хүүхд Нэг охин сайн болсон юм уу да. Үүний дараа бол үнээр энэ захирлын зүйл шоконд ордог л доо. Ягаад гэвэл үдлийг жимсэн гэдгийг хинч мэддэг байсан. Энэ нууц энэ илэрсэн. Тэгэд энэ намайг хүртэл одоо бидний 10 жил төгсөж явахад эндээс үүтсэн улбаа ингээ яваад идэг гэсэн баг. Октын үзлэг гэж юм болдог. тий Тэр нь одоо хүнтэй унтаж үзсэн байна уу, үзээгүй байна уу гэдгийг эмчнэр хүчээр бүгдийг хөөргөд оруулчихна. Орохгүй гэх юм бол багш нар ч юм уу ангийнх нь бас л ингээд нөө дарамталдаг. Өө энэ унтцсан юм байна, тэгцсэн юм байна гэхэд ингээд зүрх ирээ цээргүй халтдаг. Тэгээд энэ киног ингээ хараад тахлаар уран найруулагч мундаг шийдлүүд гаргаад байгаа. Эднэрийн энэ бүх бузар булаа муухай юмыг ингэж одоо Монгол бүхөр бол дагуулж тонгорно гэдэг те. Магтаад байгаа юм шиг мөртөөл ингээл хаас гарч ирээд байгаа. Илчтэй л те. Үрлээ одоо энэ яг 10 жилдээ жирэмсэн болцсон хүүхд бол энэ нийгэмд бол тэгээд дуусаа шүү дээ. Ажлын карьерч байхгүй юу ч юм болох юм. Тэгэл ингээл дуусна үрлээ. Дуусаа. Ерөөсөө амьдралын хувьд бол цаашаа ахын дэмжих дахиад явахгүй шүү дээ. Ямар хэцүү юм бэ? Чи юу бод? Яг намайг үтээд яагаад чи амьд байж байгаа юм мэдэхгүй л байлаа. Одоо энд нэг одоо аав хүлээтэй ярьж байгаа хэсэг. Ахуулчих гэдэг одоо буугаад байгаа. Одоо энэ ярьж байгаа юм харагдахгүй. Тий. Кино хэлээр их хөөрнж байгаа. Үлийг ятгах байгаа. Яг ингээд яг одоо тэр тэгмүү татгалцж байгаа. за цагийн зүтсэж байгаа та. Гууж үтсэн ш сая нэгсээ суугаад тий айлгаж үтсэж тий одоо айлгаж үтсэж байгаа. Жантаа бол 60 аргаараа үзээ дараа нь 5 арга тавж байгаа. хүүхдээ ахуул гэл тулгаадах шиг байна тий. Тэгжлээ шүү дээ. Ямар ч үггүй өрөндөг юм сайн тий. Юу ярьж байгаа нь маш ойлгомжтой болдог те энэ дээр. Бүр ойлгомжтой болох гэж метафор шиг болдог нь одоо хүүхдтэй. Одоо энэ дээр одоо нэг одоо гоё юм гарна. Одоо тэр нь одоо цагаан одоо лентээ ингээд шууд авдаг байх те. Тэнгүүт нь хүүхдээ одоо болж байгаа хгүй энэ хүн. Энэ сценийг бүр баттгаж зоёудаар Жорж Лам те. Тэгэхээр энэ бажин найруулагч нэг дүрсийн зохиол нь кино зохиол сайн биш амар те. Дүрсийн метафорын зохиолыг маш сайн тавьдаг байна. Цаана гал. Бараг цаг үеэсээс төрүүлдэгжсэн юм. Одоо шаарж байгаа. Одоо тэр одоогийн постэр шүү дээ. Одоо авлаа шүү дээ. За хүүхэд одоо биш болчихлоо энэ хүн те. Хүүхдээ гаргаад шийдсэн ба шүү дээ одоо. Тэгээ цаана гангийн зүрсээ бол нүгэл үлдэх гэдэг шүү. Жорж Лам те. Зохиолоор бас оруулгад орно. Эхлэндээ кино авчид баяраа бүр хэлдэг шүү дээ. Үлээ маань. Алин болчоо юу да. Тэгдэг байхгүй баяраа. Боловсрцсан байх шүү. Наад хүүхэн өмнөхөө хувьд газар алин хөглөрөл те. Тий. Энэ бүх холбоцууд бол үнээр. Тийм байна. Нэр дийгс нөгөө үрлэманууд алин болчоо юу да гэх нөгөө сөхрөө сууж захтай хэлдэг шүү дээ те. Сохомлис хийж юм яа. Тэр чинь одоо нөгөө кино зохиолж үлээ. Тэр үеийн кинонд бол манай бэлтгэгчин давхаргын ямар оюуны одоо хосрогдмол дүр хэсгсэн байдаг. Ямар одоо хийсэн байт юм лээ. Кино шүүмжлэлт бол сэдний давхарга яаж ялцралд орсныг бол одоо энэ тод томруу одоо харуулж байна. Тэр байгаа шүү. Мотор дуурлаа шүү. Лаасарангуул одоо эд нь одоо оргил үйтэй те. Тийм үү тийм. Тэгээ одоо 5 нөгөө гарын 5 дээр тоглож байгаа. Энэ дээр тоглож байгаа юм шиг. Тэгээд хэн дүрийг баг хэн сандгүй баха. Хэн шагдрын хитрхи хэсэг байна. Шагдар. Тэгээ ямар сайндаа нөгөө сагиусууд дээр нэг юм нөгөө алуурчин болдог шүү дээ. Тэгсэн чинь тэр киноных нь тэр дүрийнхэндээ нэр л байхгүй. Шагдрын карата гэж ярьдаг шүү дээ. Тэр юм сагиусуу гэдэг каноных нь дүрийн тухай ярихдаа нөгөө гарын 5 хурууных нь одоо дүрийг нь ярьдаг нас.
Энийг одоо амар уушуу хийдэг. энийг нэг одоо энэ дэр нэг одоо үг хэлмээр одоо санагдаад байт. За энэ хөө одоо ингэж байгаа. За тэгээд нэг одоо тэр дэлгэр гэдэг нэг хүүхдээ аваачаад одоо ангийнхаа одоо 30 хэдэн хүүхдийн амьдралын золиослоод гутлын үйлдвэрөд ажиллаж болгоцсон. Өөрөө байхгүй. Өөрөө байхгүй. Хэрэг үйлдвэрч баяраа байхгүй ховдроо. Тэгсэн чинь Тэгсэн чинь одоо энэ хүн болохоор ингээд ийм одоо их тийм алдартай ажилчин хүн юм байна л да. Тэгээд нөгөө эдрийг ингээд нөгөө ажилчин болж байгаа баяр хүргээд ажлынхаа багжаа гэж. Насаараа хэрэглэсэн одоо багжаа гэж. Бүх насаараа барьсан энэ багжаан залуу ажилчин хүүхдүүд та нартаа хүлээлгэн өгөх гэж байна. Сайн гангаар хийгдсэн энэ багж маань миний гараар илэгдээгүй юм. Харин залуу ажилчин хүү чиний гараар илэгдэж музейд тавигдах болтугай. Энэ юу хэлж байна вэ? Энэ болохоор шүү дээ ингээд юм ерөөсө хөгжихгүй юм тий одоо. Гутлыг яг нэг юмар алхаар ингээд тий. Энэ хүн одоо залуу байхдаа гутлыг нэг юм алхаар цогтөг байсан. Яг тэрнгүүр ирээдүйд дахиад өөдрөм цогч байгаа юм л тий. Тэгэл юм надад хөгжихгүй тий. Миний илээгээгүй энэ алхахыг чийч идэж чадахгүй гэсэн тий. Тэгэл юм хөгжихгүй шүү дээ. Өөдрөм батбаа. Амьда энэ чинь нөгөө одоо менторшип баггүй юу? Нөгөө одоо менти хийж байгаа царайтай юм баггүй юу? Тэгээ ингээд чи надаас илүү гарч болохгүй шүү дом. Маа алхаагүй. Гэж санагддаг шүү. онлынх нь энэ яг философи бүгнүүд шүү дээ. Алах байсан хүн юм бүхэн хадаа суулж харагддаг гэдэг. Коммунизм чи яг ийм байгаа байхгүй тий? Яг одоо нөгөө Монголд нөгөө Италиг гайхуулсан Италичууд гутлаа голсон тийм гутлын үйлдвэр байсан. Телевизийн пропагандаар сошиал их явдаг л да. Хэрвээ Италид гайхуулсан гутал байсан бол тамрахгүй байхгүй юу? Зах зээлийн харилцааны тэр тийм технологи байсан бол тэр технологи ядчээ өөр Монгол байх хэрэгтэй байхгүй тэр гуталж аваач гэдэг байгуулж юм зү. Логгүй ер нь бол биднес заавал одоо энэ киног баяр муучлаараа гэдэг нөгөө сөрөг талаас харах гэдэг юм биш байхгүй юу? Ер нь бол эндээс нөгөө биднес одоо орчин үед ялгаж авах хэрэгтэй. Мэдээж энэ кино гоо зүүн үүргээ бол үүсгдсэн шүү дээ. Асаа мэдээж шүү. Эннээс бид юу сурч авах хэрэгтэй вэ гэдгийг. Энийн цаана ямар нэгэн байсан бэ гэдэг нэг бэкграундыг унших гэдэг болдог. Гэтэ ингээд тайлбартай яг үзэхээр яг тухайн үеийн нийгэм ямар хэцүү юмнуудыг давж туулж исэн, ямар гоё юм юу байсан, хэцүү юм юу байсан тий. Тэр бүгдийг ер нь бараг ойлгоод байна шүү дээ. Түүхэн баримтууд бараг байгаа юм шүү тий. Бүжгийн сургуулийн залуухан хийлээ ингээд хийлээ өөрөө тоглож байна. Монгол киноны бас мэрэгжлийн бус бол шигтгэе болсон. Ман гоё хэсэг шүү те энэ бол хэсэг шүү. Дэлгэр амлсан ясаа хөвтөрсөн. Одоо нөгөө өдөөд нөгөө одоо ширээ засцсан байдаг шүү дээ одоо жилийн өмнө гэдэг те. Тийм. Одоо хоос нэг энийг идээч гэж бишээ гэж байгаа шүү дээ. 86. За одоо мод идэх. Бодлогынхтой байдал тун төсөөтэй боловч байдлаа өөрчлөлт гэсэн. Яг энэ цонхон дээр кино хийдэг байхаа. Тийм тийм. Тэгээ одоо энэ нэг юм яг энэ цонхон дээр өмөрцөө одоо халаад байгааз. Энэ бол ер нь ингээд ийм айлын нөгөө ээж нарын өмсдөг баг форм шиг үзэх. Тийм. Энэ ээж ч гэсэн шал ондоо залуухан эмэгтэй байдгийн шүү жилийн өмнө. Харгас навш шүү дэлгэр гэж те. Өөрийн тоогоо хөөхний орж бүтэн гэр бүлээр нь тамлаад кафегаар шатчих байхгүй. Бас арайч тийм биш юм л та. Чамайг тэгвэл яваад шилвэл. Баярмагаас асууж юм л да. Эмэгтэй хүнийх нь байр суурийг наа тоог залууч хийсэн юм аа. Ностальгист нь утгаа бүх дурсан би сэтрээгээд те. Тэгснэ надад хараа явааднаас. Эмэгтэй тэгэл бас үйлдэлгүй зогсож
болчихлоо л да тий. Очоод араас нь бити яваач мууч. Тэгэлээсэн билгүй дээ эсвэл. Өөрийнх нь зүгт биш юм ч гэдэг. Одоо энэ ч нэг одоо баярыг хэлдэг нь одоо яавал тоглох гоо юм шиг айлм те. Амтрал хаяат заяах нөгөө би чам тайртай бичгийг хусчих төвлөө нэг толгоогоо ингээд чихэд арддаг шүү дээ. Тэрнээс залхаж ийсэн те. Одоо бодит амьдралтайгаа нийлээд хүүхд ингэж байгаа трийгээ бодохгүй гэж байгаа хүүхдэд тэрвээ тэгээд нэгэн төнгөсчээ гэдэг ингээд том хүн болоод Одоо санаж ингээл экран дүүрэн ингээл одоо энэ ойлж ичвэл. Тэгт нөгөө заалны гэрэл асаас өмнө газ. Наа заарчаад. Ерөөсө зодтолтгүй гэнэ шүү дээ. Хэлэдлээ гэнэс. Энд дээр нэг лог үгүй болчихж байгаа юм тийм. Жохон дээд энэ айлынхан цонх. Жохон нэг давхрын айл болж таардаг шүү дээ. зүрхтэй. Тийм үү. Орцсон шал өөр үү? Орцсон их өөр байдаг. Гэтэ энэ 86 он гэсэн бичиг байхгүй болсон. байхгүй тийм зурсан бичиг байхгүй өөр цонх дээр авсан. Тулаа муулаа хаалга болсон. Уг нь бол яг 85 86 болгоцсон байдаг байхгүй. Түрүүн гэхдээ байсан л та тийм. Одоо адаан гарч байхгүй байсан. Тэгээ энэ кадрын бол урлагийн үн цэнт байдлын бисхан алдаг бол зөвхөн л дөө. Тийм шиг. Жансан нар айлхуу. Наагаар доктор болгож байгаа хүмүүс байгаас. Балаагүй одоо чи тэр мө дэлгэр суугаал. Бат гэж татус хаагддаг шүү дээ тий. Мартад нандагнах юм баа. Нас ингээд харин зэцээ. Амьдралын урсгал хаалгаа да. Дэлгэрийн хувьд тий. Энэ хоёр хүний амьдрал. Одоо хуурамч төрхнөөс салж жинхэнэ ирж байгаа шүү дээ масгалсан. Цэрэн гэдэг бол ломог тавьж байгаа. Тийм. Төмөр хат. Зураач ажиллаж байгаа хэлтэй. Ажаалсан байгаа батаа. Гутны гойлоо 2000 төгрөг авсан байсан. Гутны төгрөг авсан байх Чи шүү. яасан тэр их хайхтар хүний мөнгө төгрөгийг шаргаад яваад. Ажилласаа хийсэн байна. Туслах найруулагч давчаагаа. За. Данчаага бол олон кинон дээр туслах хийсэн. Маш олон лээ тий. Гой кино. Гэрлийн дэглэгч нь одоо ямаа хүүгээд байгаа чинь нөгөө Улаанбаатар тугаа миний авдар тоглодог хүүхэд мөн үү? Нэгэн үүлэг дээр төгсгөл нь арай өөр байдаг. Өглөө арай жоохон овцсон. Хоёр хүүхэдтэй болцсон. Сургуулийн багштай суусан шүү гэдэг. Бас төгсөөд 5 жилийн дараа ангийнхан уулздаг байхгүй. 5 жилийн ойгоо уулзалтыг хийчихэд сургуулийнхаа яг одоо энэ коридороор бууж явтал удаас нь өглөө хоёр хүүхэдтэй ирээд бууж ирдэг юм. Тэгэхэд дэлгэр ингээд тааралдаад минь тус мэтгэхэд би ийм байгаа шүү. Миний хань одоо сургуулийн багшаа гэж хэлдэг байхгүй. Тэгээд бууж явахдаа хин кинон дээрээ бол дэлгэр бол өгүүлэгний дэлгэр шүү дээ. Малгайгаа дараад сондоод одоо ойлын шүү гэж дотор хилдэг сондоод аа. Нөгөө малгайгаа даруулсан байхад бачны нүрийг илгаагаад амьдралын өмнөөс харуулсан. тийм. Ийм кино байна гэж. За баярлалаа. За nice. Шинэ оны минь дөргээ. Гэх ёстой одоо энэ кино дуусгаад. За би ч юм таартай кино маань. Киноны маань одоо реакшн өндөрлөж байна тийм. Киногоо та нар одоо нэгтгэхэд дүгнээд ер нь төгсгөлтөө товчхон ярил. Тэг би ч юм таартай. Энэ киноны нэрнээсээ эхлээд төгсгөлтөө хүртэл нөгөө мондог уран бүтээлчдийн нэг юм баатраач байд юм уу? Утга санаагаа дуусгахдаггүй ингэж төгсөгдөг нэг юм байгаад шүү. Жишээ нь энэ киног үзсээр яваад хүмүүс одоо хүртэл нэг маргалддаг нэг юм байгаад байдаг. Үрлээ дэлгэр тайртай байсан, баяраа тайртай байсан. За Баатар найруулагч бол 2 дугаар ангийн хийхдээ баяраад хайртай байсан гэдгийг сонгоод
явсан юм шиг хөгжүүлсэн юм шиг. Тэрэн дээр нөгөө онгоо шигч юм шиг сошиал орчинд яваад байгаа шүү дээ. Аавдаа нөгөө охин хэлж байгаа шүү дээ. Сохтуу хүн ингээд харанхуй шин хаалга төгшөд та хаана үйдэг байсан ингээд нөгөө баяраа буцаад очиж нэрэд шүү дээ. Тэр чи аав нь байсан юм аа гэдэг шиг дээ. Ингээд хүн өөрийнхоороо энэ кино хүлээж авахаар ингээд хүнд өөр өөрийн мэдрэмж өгөхөд нэг тийм кино юм болов уу гэж би боддог. Яаж харна тэр өнцгөөсөө ингээд харагдахаар. Тэр дүнэлтийг нь бол хүмүүс чөлөөтэй орхиж өгсөн баг. Баярмаа. Миний хувьд болохоор би зүгээр тэгж бодлоо энэ одоо Монголын ялтчгүй сонгодог бүтээл юм байна. Тэгээд энийг баг одоо ремейк хийвэлч те одоо 2 дугаар анги нь баг хийгдсэн шүү дээ. Ер нь бол энэ одоо сонгодог зохиол, сонгодог бүтээлүүд чинь ер нь хичнээн жил одоо 100 дамжсан ч байж л байдаг те. Тэгтэл одоо бараг л нэрээ Ромео Жулиета чинь одоо сонгодог бүтээл тэгсэн ирнэ тухайн үеийнхээ нийгмийг шүүмжилж те нийгмийг ингэж үзүүлж яадаг. Яг л тэрэн шиг юм шиг санагдлаа. Тэгээд яг энэ киногоороо одоо таны хэлдгээр гоо зүй талаасаа бол хүмүүст хүрсэн. Гэхдээ цаатлынхан ингээд юм гурван мундаг хүнээр тайлбарлуулад үзэхээр тухайн үеийн нийгэм нь юм хэцүү цагт амьдарч исэн юм байна. Энийг ингээд харуул ингээд ер нь бол ингээд залуус бас ингээд түүхэн баримт олж байгаа тийм зүйл юм байна гэж би бол харлаа. Тэгээд бас шинэ жилээр нэг анхаарад нэг үзээрээ те би бол ингээд нэг яг юм оргил эсгүүдээс нь л үзчихсэн болохоос яг бүтнээр нь ихнээс нь дуустлал ингэж яг үзэж байгаагүй мэн. Тэгээд сонирхолтой байлаа. Энэ бол Карловарын кинонууд залуучуудтай байсан кинонууд бас гол шагналуудын нэг явж байсан. Ер нь Монголоос дэлхийд анх үзэгдсэн кинонуудын нэг юм байна. Ер нь бол тухайн нийгмийг одоо муухай байсан, ямар байсан гэж одоо хэлэх маш утгагүй тийм. Ягаад гэвэл тухайн хүмүүсийн залуунасаа өрөөж исэн нийгэм тэр хүнд залуунаас байсан учраас хамгийн гайхалтай байдаг. Магадгүй бид энэс ч тогтохтой гайхамшигтай нийгэмд амьдрах байх. Гэхдээ баярмаа одоо төгсгөл хүмүүсийн хувьд бол энэ цаг үе маань хамгийн сайхан болж дурсагдах байх гэдэгтэй адилхан тийм. Тэгж би бодож байна. Гэхдээ ямар ч нийгэм, ямар ч үзэл санаа, ямар ч орон зай, ямар ч дарангуйл байлаа гэсэн тэнд ялгдшгүй нэг хоёрхан зүйл байд юм болоо гэж би боддог. Нэг нь бол залуунаас алдаа хийдэг, тэ амьдралыг сольж алхахдаг, зориглдог залуунаас тэгээд тэрэнд нь жигүүр ургуулдаг хайр сэтгэл хоёр бол хинт ч ялгддаггүй юм байна. Вау, гоё. Энэ хугацаанд ялгддаггүй нэг жишээ бол би чам хайртай юм тэ. Тэгэхээр одоо шинэ жилийн үдэш одоо энэ дугаартай хамт байгаа. Айл гэвэл Монгол үзэгч болгоны гэр бүлд хайр сэтгэл залуунаас гэрэлтэх болтугай гэж. Социал медиа реакшны удаах дугаарыг өндөрлөж байна. Та бүхэнд их хон их цаг хугацаа хайр аз жаргал авчрах болтугай. Баярлалаа. Баяртай. Шинэ жилийн минь хүргэе. Тэрийг ойлгохгүй байж тэгж аашиж болдгоо. Чи наад өгөө тэр дэлгэртэй хэл. Чамайг шүүдэр шиг дагаад байд юм баг. Энэ хүн одоо юу энэ кинонд юу туулах уу гэдгийг энэ экспозишн буюу нээлтний Айгатраас миний эхний толгойг тагих. Сэрэлт бол яг үндэ Монголын одоо кино урлагийн түүхэнд бол яг сэрэлт байсан.